За сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За Монголын жуудаа их темаас бэлтгэн гаргадаг жуудаа ток подкастын маань 2 дахь дугаар эхлэх бэлэн боллоо. За энэ хоёр дахь удаагийн зочноор хүндэт зочноор маань дэлхийн аваргын хүрэл медальт холбоос хэмжээний мастер Монголын 66 кг хэмжээнд маш өндөр амжилттай барилж байгаа. Босхоо маань орж ирсэн байна. сайн байна. За бас өөрийгөө танилцуулаач. Би Завхааргийн хүмүүс өмнө ихэд ямар нэгэн масгүй 66 кг барилддаг тийм залуу байна. За тэгээд энэ подкастын маань эхний дугаараар Монгол Улсын гавьяат тамирчин нэмхүү маань оролцож их сонирхолтой сайхан ярилцсан. Бид нар тэгээд хаагүй ингээд уулзаад жуудгийн талаар зөндөл юм ярьдээ штэ. Тэгээд ярьсан яриагаа бас яг подкаст хэлбэрээр зүгээр ингээд сайхан бол тэгээд бас бидний ярьсан яриаг бас олон үзэж байгаа сонсох баг. Тэгээд бас санаа авах тийм ээ. Нааш та хичээж явж байгаа тамирчин маань бас цаашаа өөрийнхөө бэлтгэл сургалтанд бас анхаарал тавиад ингээд хоол зорилго маань тиймэрхүү. Тэгээд яг жуудаа хэрэг ингээд зурхтын цаанаас тайлбарлаад ингээд байх биш. Зүгээр жуудгийн цаанаа дотоод юуны талаар цуулж цаахан чөлөөтэй ярилцаад энгийн бас хүндийнхээ хүрдэг болов гэж ингэж бодож байгаа. За тэгээд танд өнөөдөр мэндийг хүргэе. За баярлалаа. Ангич даа тэгээд. За подкаста энэ жилийн хамгийн том тэмцээн 2020 он эхлэе тийм ээ. За тэгээд Будапештийн дэлхийн аварга шалгуулах тэмцээнээс хүрэл медаль хүртээд оролцсон болохоор таны бас Олимпиас медаль авчих болов гэсэн нэлээд хүлээлт бол өндөр гэсэн би ч гэсэн яг дотроо гэж бодож байсан тийм ээ. За тэгээд Олимпийн наадамд хийсэн барилдаанууд бас иргэн дуусахгүй юу? Абе хифи мөвөж за Италийн Мануэл Ломбардо нартай барилдахаар ямар төлөвлөгөө боловсруулж тийм ээ дэмжиндээр гарсан бэ? За Японы бүх абэтэй бол ер нь бол тийм яг дайж барилдан тэгээд өөрийнхөө өмдсөн барьцыг нөхгүй. Тэгээд уршаа ер нь үүр нэгсэн бодолтой гарсан л да нэг үүр юм их нэг хаштаг энийг хийнэ гэдгсэн чинь над дээр бол их юм бэлдсэн байлээ. Ер нь бол Олимп дээр абэ үүрхээсээ гадна үүрхээ тохолсон болоо. Тийм хөлбөртөө орчихсон. Хөлбөртөө яг нэг хөлбөр ер нь би авалцсан шүү дээ. Тийм. Хүмүүс уршаа өтгсөн гараж ихтэн хаашаа ороод тэрэнд нь тэгэл орсон. Гэхдээ яг нэг өөрийнхөө нэг юм сансан 19 онд барилдсан тийм барилдын бол гарч чадаагүй. Яг барилдааны бас болоогүй байх нэг болохоогүй. нэлээд судалцгаа орж ирсэн тийм. Тэгээ би ер нь бас нөгөө нэг Гордон дээр би сайн явъя гэх. Тэгээд гарсан чинь яг чир бодолтой юм зурагцсан юм байна. Эхний үндсэн цаг дээр бас сайн явж чадаагүй. Ерөөсөө би гараад эхнээсээ ингээд давуулаад ингээд явсан бол бас боломж байсан баг шүү дээ. Тийм дараа тийм ээ. Тий. Бас тиймэрхүү яг Олимп гэдэг чинь бол үнэхээр бас дэлхийн шилтгүүд орж ирдэг. Үнэхээр өндөр судалгаатай орж ирдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр бодлого гэж боловсруулсан. За Абэдэ тиймэрхүү барилдаа. За Ломбардо дээр бол яг өөрөө хүмцэн барилдыг хийж чадсан шүү дээ. Тэгсэн. Ер нь багш нартайгаа ярилцж аваад одоо баруун гарын саргаалдаа баруун гарын надын зүүн ингийг авах дээр өмсөөл байгаа шүү дээ. Өмсөөний хийгүү. Тэгээд ер нь за тэр гарын ер нь саргаал тэр муудах чаалгаж игээл тэгээд гарсан. Тэгээд ер нь ч бас муудсан. Тэгээд тэгсэн. Би ч яг өөрөө мэдэрчээсэн те. Гэхдээ яг бол Ламбардогийн 2-1 ингээд байж авахд Ламбардо ингээд доош нь болсон. хайгааг байхгүй. Тэгэхээр би бас өөрөө бодож ирсэн л те. За ер нь би бол тоглоулаа хэцүү болсон юм байна. 100% эсвэл 100% илүү ажиллаж иж тавчих юм байна. Эсвэл бол нэг тийм бодлоо орж иржсэн. Тэгэл яг нэг давуулах нэг юм барьц ороод бэлтгэл нэг хийгээд эсвэл маазраал хийгээд тэг яг тэрийг аваад эргээд тонгорсон тэгээд нэг жоо нэг юм орцсон. Тэгээд би тэгэхээр тэрийг бол өөрөө мэддэг байхгүй. Тийм шүү дээ. Би ялцгаа гэдээ байна. Тэрэчл ялж явах унжаа. Гэхдээ би яг тэр унгааж ахтай тэгж бодсон шүү дээ. Ламбардо ч нөгөө нэг яавас мөнгө авчаал. Тэрний урд нь намаа нэг ялцсан. Нилээ илүүхийж ажилласан тийм үү? Илүүхийж ажилласан. Тийм анцэс гэж тэр яаж байна. Тийм тэгээд тэрнээс хойш тэр нэг юм ангуу нэг юм баавтаар цаа шүү дээ ялан дээр хийсэн юм. Ийм харцаа гэхдээ юм би за би чамд өөрийгөө ямар их юм бэ гэж бодож байсан. Тэр би яг босч ирэхдээ яг хэлсэн. Дэлхийн аваргын мөнгө нь илүү юм уу хөрөлн илүү юм уу гэж харж байсан чинь нөгөө чинь яалт өгсөн. Гэхдээ яг тэр яг тэр нэг яалт ингээд өгч явахд ойлмаар байсан л дээ. Хэзээ ойр чахал юм шүү дээ. Гэхдээ би юм тэрний нулимсаа нэг өнгөгийн нэг юм ялагдлагын нулимсыг дэмжин дээр харуулахгүй
ер нь юундээ шаардлагагүй би бодсон. Одоо ер нь ингээд олимп ярихтай би уйлж байгаа. Дээр ээжтэйгээ би бас ингээд манайхаа ингээд консулт хөлдөө очиж төрөөс авч ингээд яаж би тэгсэн ядууд уйлсан би яг энэ нулимсыг би баярын нулимсээр салхихыг би хүсэж байгаа. Олимпт орж иж би дахиад би надад боломж байгаа гэдэг би бас өөрөө хараад ирсэн тийм. Би дахиад олон бэлтгэлээ сайн хийж байгаа. Би дахиад финалдад би тэр нэг юуны нулимсыг баярын нулимсээр засч аваад авахгүй юм санагдав. Эрэлтийн хүн чинь ялагдаж биш ялж үйлдэг гэж гоё بود нь шүү дээ. Бас тий. Тэгэхээр яг гоо басгүйгийн барилдааны онцлогоос гадна бүгдээрээ л мэдж байгаа. Энэ сэтгэл зүй их өндөр сайхан бэлтдэг. Би бас өөрөө ч сонсч байсан. Миний сэтгэл зүй манай ах их сайн хажууд байж юуны төлөө бэлтгэл гэдэг сэтгэл зүйч юм уу да тийм ээ. Энэ их талаас нь бас их юу яадаг гэж ахыхаа үеийнх нь сонсдог санагдсан. Мэдээж энэ сэтгэл зүй баг хамт олон төр мэдээж ардлын баг багш тасалж үзсэн нэр хөдөлгөөнөөр байгаа. Тэрнээс гадна бас нэг тиймэрхүү юм байгаа. Тий. Би ч анх бохолж орж ирэхдээ тэгээд улсаар тагцсан даавлаа. Гэтэ эзний спортын дуурдан дээр нэмийг татчаа ба зодтолтой гаадаг гэсэн. Чи энийг ингэж чадахгүй ингээ бэзээ гэдэг. Тэгээд би тэдэнд амьддаг. Тэгтэл надаа ингээд өглөө босоход баг үнэн сэтгэл үүсэж эхэлдэг. Яг нөгөө ах хүн чинь дүүдээ яг чи сэтгэлээс хэлж байгаа шүү. Өөрөө намайг баг тийм. Өөрийнхөө нөгөө алцсан алдаан дээр тэр надаа ахын чи яах хэрэгтэй гэж байгаа. Чи яах ч ингэж зорж байгаа юм. Чи тэгтээ зүгээр дэвжиндээ гараад чи зүгээр барил. Чамаа ирээд ингээд хотгаар ингээд хатчихгүй зүгээр ингээд хатчихгүй. Аккаунт ингээд хогсоор бол аккаунт хийчихгүй ухаалаа авч чинь бас айнс тийм. Яна аккаунт орчих шүү гэх тийм. Чи энэ чинь зүгээр ингэж очоод ингэж байлдах юм шүү дээ. Юу нь бол энгийнээр бол очоод зүгээр нэг хүнтэй очоод нөгөө та хэдээ сууж яг барьцтай ихийн илүү нарийн нэг толгой ажилтан ялдаг ч юм уу тийм. Гаш хэдийн ялдаг ч юм. Гэтэ би юу бас нэг хүмүүсийг ингэ хараад тахтай. Сандраад тахтай нэг яваад байна. Өөрөө одоо би нэг баавалж гадараа ч юм уу нэг хүн би хилдэг байхгүй юу? Зүгээр л гараад ялчихсээр би боддог шүү дээ. Тэгээ өөрийнхөө боломжоор. Тэгээ өөрийнхөө боломжоор гаргаад нөгөө нэг багш хүн болгоод гэж боддог шүү дээ. Яаж ялдах нь хамаа байхгүй. За өөрийнхөө үндсэн байдлыг гаргаад барилжвал болчих гээд байгаа байхгүй. Тийм. Тусаад л үзэл тийм. Өөр өстой. Үнэн шиг үзэл. Тэгээд одоо тэгээд багхгүй болвол тэгээд багш хүн гэж дээ. А чи энэ чам тийм алдаа байна басгүй. Одоо энэ тийг тэгэхгүй ингээд ингэхдээ бас нэг санан байж байгаа. Тэгээд одоо бас тийм хилээд байхтайсаа камерч бас тийм болчихсон яс хэцүү шүү. Тэгээ энэ чинь нэг тийм гоё халуун сэдв учраас бас энийг сонсож байгаа жоохон тийм хүүхдүүд байдаг шүү дээ. Тийм. Барилдах гал ингээл жоохон бэрийгээл ингээл яваад энэ бас хүүхдүүд тийм ээ энэ бас өндөр зэрэгэл барилж байгаа камерчийн сэтгэл зүйс иймэрхүү юм байна. Ингэж энгийн бодож ингэж бас явуулдаг хүүхдүүд юм байна гэж бас ойлгоод аваасаа гэж бодож байна. Зүгээр л энгийн барилдал ялгчлаа шин. За харин одоо Будапештийн дэлхийн аваргын иргэн дурцаа тийм ээ. Таны хувьд болохоор 2019 онд тоглож болсон шүү дээ. Би бас тэмцээнд явж байсан. Анх удаа дэлхийн аваргад оролцсон. Тий. Тэгээд их хүн барилдаа хийж хүрэл медалийн төлөө барилдаад Молдовын Денис Веревтэй барилдаад 5 дугаар онд орсон тийм ээ. Тий. Тэгээд энэ тэрний дараа ч нөгөө сэргээшийн асуудал авч үзсэн ч гэсэн медаль аврал гаргүй шүү дээ. Тий. Верев тийм ээ. За тэгсэн. За тэгээд дэлхийн аварга шалрал болох юугаараа ялгаатай байна. Будапештийн дэлхийн аварга шалрал болох тэмцээн өмнөх Токиогийн дэлхийн аварга шалрараас тэмцээнээс одоо юугаараа ялгаа нь юу байсан бэ? Тийм онцлог нь юу байсан? Хийсэн барилдаанууд бас эргэж дурсаач. Хамгийн тэгээд хүнд барилдаа нь аль нь байсан бэ? 19 оны барилдаа. Тий. 19 онд. Тэгээд нэгдүгээр тойргол амбаа таарсан байсан. Тэгсэн чинь ер нь багш нар тэгсэн шүү дээ бажаа багш. Наштава багш эднэр яг зөв наа. Энэ олимпийн ам бауулаад хааслаа гэх нэг тийм хүмүүс идэв гарч байгаа шүү дээ. Оо одоо бас сайхан үзсэн шүү. Одоо бараг л өөр юм хатуу суулцлаа. Гэхдээ яг зөв ийм таамаг. Тэгтэн би яг хийж бодож байсан. За би өөрийг жинхэнэ харуулна да. Тэгсэн чинь хүмүүс ингэж зөв сандраад байсан байхгүй. Нэг цолтон барилдуулах гэж байгаа юм шиг. Олимпийн аваргын алтаа мөнгөтэй хөвгтөнд барилдуулах гэж байгаа юм. Тэгтэн би тэгж болж байсан. Манай ахлах хэлжсэн л дээ. Нөгөө сэтгэл зүй байна шүү дээ. Судаач гэсэн бид нэр өглөө нь яддаг. Эзэн өглөө болоо яа. Орой болоо яа. Наа зүгээр одоо чи конц мөн бити зүгээр унах. Тэгээ сайхан унж зөө өглөө чи хальт бичлэгийг нэг хальт хараад тэгээд байл. Араад өрхтөө аль талын дарах уу тэгээ сайн бод тэгээд тэгэх. Тэгэл би чинь ам баавуулын барилдаа нэг харчаад тэгээд унцсан.
Тэгсэн чинь нэрдэнд багш маш зүгээр. Ер нь би засгаар юм би одоо энэ жаадвал ариун болдог шүү дээ. Тэр би хэлжсэн хаа. Анда намаа эдгээр ингэж байна. Чи миний харж байгаа би язаатлыг зээ яах вэ зүгээр. Энэ чадахгүй ч гэсэн яах вэ гэдэг хялаараа гаргана яа гэдэг. Тэгээд та гэсэн чи оройн тэр чинь нэг баянтай юм байна. Унтахаар гэсэн чинь сосор баг юм багш хин луу яах. Хөрхөө. Тэгээд луу яах ингээд хөрхөө тэгээд нөгөө нэг яасан тэгээд урагдсан тэгсэн чи өглөө айгүй нойр 6 цаг аа чийсэн чи луу яах хоол хийгээд төлөв шинэ яцгаа. Нөгөө нэг шууд таавал байна шүү дээ. Шууд таавал байна шүү дээ. Сосроос нь байлгах цаа би чи өглөө нэг мэддэг байхгүй. Аа чаа уугаар коолос ихсэж байсан уугаал ч юм уу тэгээд байлж өлөн байлгах дээр амар гоё байдсан шүү дээ. Цагтаа биш нэг өлөн бит нэг юм дээр хаарсан гэдэг. Тийм ээ тийм. Ивкийсэн тий. Тэр зүйлээс гоё байдсан шүү дээ. Тэгээ би тэр тэрүүгээрээс тэгэл өглөө нь очоод би алаад хийх гэсэн чинь цаахгүй. Дэлхий авсан. Дэлхий аваад цаахад орж байгаа. Тэгээ анхад орж сандармаар сандарч өгөө. Тэгээд хөвчээсэн чинь ойртч. Би нэг 2 цагийн дараа байлгасан. Ааха. Оо ойртч. Нам сайхан. Тэгсэн чинь балжаа гэж орлаа. Босооч чи юу яах гэсэн. Би алаа. Тэрмод нь ариун хой дээр босоод би алаа гэсэн. Зөө залуу юм даа. Тэгээд ариун хойд зүгээр нэг заах шиг одоо аартаад байлгах чинь бүсэн гараад үзчихье гэх. Оо ариун хойдээс нэг сэтгэлээ юм даа. Одоо гараад үзчихье гэх юм шиг. Гэхдээ би нөгөө таштаа багш наваа яг би алаад тийм үедээ нөгөө нэг би хүмүүс би яасан заалуу орон готаа. Би өгсөж залуу хэлсэн чинь. Чи зүгээр би алаахгүй гэж. Тэгээд чи зүгээр ингээд дивжиг мэдрээд алах гэж байсан юм. Хичиг зүг юм байдаг шүү дээ. Дивжиг мэдрээд ингээд нэг тий. Яг нөгөө 20 дивжиг байгаа шүү дээ. Тэгээд би алаад дивжиг юм болохоор яг барилах дивжин дээр. Тий. Барилах дивжин дээр гараад ингээд нэг дивжиг харч. Тэгээд зүгээр л бас арай өөр би ингээд хараад ингээд үзэгчийн суудлыг хараад ингээд дивжиг ингээд хөл гараа ингэж тэгээд орсон. Тэгээд гарсан. Тэгээд амбаалтай байлцсан шүү дээ. Тэгээд угаасаа нөгөө нэг энэ арын салгаад давуул гэсэн дээрээ ингээд давуулаад байсан. Тэгээд үүнээс нь гэтээ би яг ингээд сөхчгүй яг ингээд амбаал ахтар амбаал хилаацсан. За энэ клийг хилаасан гэж үзүүлж болохгүй шүү мэл. Тэгээд амбаалыг хажиж бажаа багшаас би багшаа одоо хэвтэй хилаасан. Одоо нэг гүрж байгаа гэдэг чинь. Оо ямар янз бүрийн сулаг арга байна. Ааха. Тэгээд гүржтэй барилчаа гэсэн. Гүржтэй бас гоолсон нөгөө явсан шүү дээ. Гүржийг яриач нэг юм ялчаал. 2 том хүрэн шүү. Сатамс гүрж байгаа. Тэгээд гүржийг ялж байгаа шүү дээ. За одоо би багш хийтэй. Сая зантаны Израиль ялчлаа. Таагүй. Оо тийм үү. За тэрнээс нь болсон аа. Тэгээд наа бараад чи 2 ялаад 8 орсон байсан. 2 ялаад 8 орсон. Гүржийг яллаа. Тэнгуудаа 8-д орох дээр хийдэж штэ. Нөгөө Израиль даа. Тэр хүчээр 8. Тэр хүчээр 8 орсон. Тэгээд тэрийг нухч аваад одоо би багш хийдэг гэж. Бэ. Оо тийч ямар амар сулаа юм. Ерөөс нь сулаа бааж чадахгүй нөгөө нэг тэр орныг хилаахал. Классикээс эргээл ингээд гараад байсан. Тэгээд аби дээр би бас яасан. Яасан. Тэгээд гараа боож ишчээ. Тэгин чин тэрнгөө ингээд хүмүүс шуугаал. Сэтгэл хөөрөл ургаач байгаа юм. Очоод бариад авсан чинь наа утгаа. Тэр хутгаа хий 2 удаа авсан шүү дээ. Тэгээд тэр нэлээ бөгөөд 2 дахь дээр бас орж ирж байгаа. Би дараас л бичлэгээ хараад. Үүнээс болоод аби томчгүй гэсэн чинь ер нь намайг хотгоч унгаа яаж гарч ирсэн мэлүү шаа. Намайг долоохсон. Хотлаа шүү. Нийгээд ингээ хөлдөө шийдээ хотгаач яг бушааж болсон шүү дээ. Ийгүү хийсэн баг юм тэгэхээр. Долоогийн 2 амжилттай бол амжилттай болох юм. Нэг нь авсан байна. Гэхдээ тийм цаанаас л юм байсан. Тэгээд тэр чинь нөгөө бас Египттэй тоогоо хийсэн шүү дээ. Тийм. Бараг яарсан шүү дээ. Тэр чинь өөрөө бүсмүсээ дайраад болоодсэн шүү дээ. Тэгсэн. Тийм. Гадаад очиж толгой мөшгөд амарсан шүү дээ чинь. Тэгээд тэрнтэй бид ихтэй дараа дэлхийн агуус хаш. Гуудаас гурван чиг. Тэгсэн. Яагаад тэгсэн юм бэ? Тэгээ юу байсан. Тэгээ тэр яг багш асууж өгдөг тэгээд бас юу ахилаа. Яг тэр сэтгэлийн засч болно. Зарим нь ингээд өнгөрөөд их тийм наадгаа гараад бодоо болоод. Зарим нь бас одоо нөгөө хүний мэдчихэж магадгүй шүү дээ. За энэ дэг жоохон гिचх юм болоод эсэргээрээ хүн зоригддаг.
энэ төр гэсэн бас энэ юу төлөвлөгөө бас юу бас байсан байж магадгүй тийм ээ. Асууж байна. За энэ хоёр тэмцээний хоёр дэлхийн аварт дараалаад орсон. Тэгээд онцлог ялгаа нь яг юу байсан бэ? За ялгаа нь бол одоо ихнийх дээр яг шинэ орж ирсэн болохоор бас тийм яг медалийн төлөөлөл гарах гэж байгаа тийм. Бас нэг өөрийгөө бэлж чадах байсан гэж байгаа. Тийм. Нэг алдсан юм шиг гэх юм байсан. Хоёр дахь дээр нь бол бас нэг яа бас пенальт зүүн болох тийм. Бас алдаараа хараа тийм. Би яг тийм дээр ингэ алдчихсан шүү дээ. Өөрийгөө төлөвлөрүүлээ би алаалтаа сайн хийгээл агуулд итгэлтэй. Агуулд итгэлтэй. Хаашлаад одоо би нэг төвчнээр ингэ зорж ирсэн чинь. Ганцаархан бүх маань бас гонц юм шүү дээ. Гэтэ юу шүү дээ. Дэлхийн аварт хоёр дэлхийн аварт дараалал эхний дэлхийн аварт анх удаа орчод. Тэгээд яг Японд бол юу хайжсэн л да. Инэвокосоо гээд Японы ахлах тасаж өгч юм дээ шүү дээ. Тэгээд тэр нэг бие ялалтын юм дээр ингээд барилдаад та бие ялалт гээд ингээд байж ирсэн чинь харчаад чамайг сонирхол гэсэн байна. Хийвүү гэдэг нь бол мэддэгдээд байсан. Цаанаас судалгаас гараад ирдэг байхгүй байсан. Тэгээд их өмнө дээр бяртаа тэгээд юм дундгүй барилдаж байгаа юм их л үгүй байдаг бахтаа гэл тэр тамирчныхаа нүдээр хараад байгаа байхгүй чамайг. Тэгээ бодож байсан. Дэлхийн төвчний гараад ирчих чинь гэдээ санхаарлыг татсан байгаа юм байна. Гэдэг нь бол тэгж явж байсан. Тэгээ хоёр дахь дэлхийн авартаа бол гарцсан байхгүй бас нэг эхний дэлхийн аварт ороод нэг ингээд аваад алдсан шүү дээ. Тэрийг ингээд хүн чинь дараагийн дэлхийн аварт хүр хэмжээнд бэлтгэх нь аягүй чухал байдаг. Дахиад дараагуудаа дахиад тавд орох магадлал бас байдаг шүү дээ хүн чинь. Тэгэхээр тэр аавн гэсэн тийм дараагийнхын дэлхийн аварт сэтгэл зүйн өндөр байдлаар бүр аавн гэсэн тийм бүрэн ихтэй гарчсан надад зөв санагдсан. Тэгэхээр тэр сэтгэл зүйн талаас маш их бас ихтэй өөрийгөө сайн бэлдсэн, бүгд асуулж өгч та их сайн хадгалж ажилласан. Тэр сайн үр дүн гарсан болов уу гэж бодож байгаа. За одоо болохоор таны баанаас анх одоо яаж ч одоо бүгд болсон тухай ярилцээ тийм ээ. Тэгээд завхаангүй өмнөхс өмнө таны баанаас өнгөрсөн гэж сонссон. Тэгээд багтаа ямар хүүхэд байваа. Яаж яваад авч удаа спорт явуулчихвоо. Багтаа юу чинь тэгээд хичээл ном хийдэг юм. Тийм нормал таалал уцалтаа тэгээд тэгээд бас нэг багтаа нэг юм сонаа хичээлтэй. Тэгээд ийм хүүхдээс ер нь бас нэг хичээл таавал жуулуур яаж орчих. Жуулууд чинь ер нь нөгөө баяж ахлах ах байлтай л. Тэгээд баяж ахлах тийм. Бас нэг тийм тав шүү. Баяж ахлах шиг бас том болж юмсан байл тийм. Тэгээд бас тэр нөгөө сонд бас нэг юм хөөрхөн секц явуулаад бацрын гэдэг. Юм энэ бацрын гэдэг ахны багш. Тэр хүн нөгөө бидний нэг эсхий дэвсэж нэг анги дотор байлдуулаа. Оо тэнцээ өдөөний ууч тийм шүү дээ. Дэмжин гэж бас баг. Тэр чинь хөрсөн ус амар ус гэсэн. Тэрлээ орлоо юм байна. Тийм тэгэж явж яснаа тэгэл анх нэг очкоми зааж өгүүлээ гэж. Гэж бод юм аа. Таараас барьцсан ингэ. Энэ зогсоо. Хөлийн тавь заа. Тэгж л анх орж исэн дээ. Тэгэл ер нь 10 жил төгсөд минийх баяртай үгүй. 10 жил тэндээ аймгийн аав хаяг ордог тэгэл. Бид нэг бэлтгэж байгаа гүүж жагаад очсон гэсэн хэрэгсүү гүүж жагаад очсон. Тэгээд биш нэг ер медаль авч чаддгаа тэгээд чам хөдлөөд байлаа. Тэгж явж байснаар Улаанбаатарт ирээл бас өөр ингээд дэлгэрэнгүй яхаа бас өөр амар болноо гэж байна. Энэ Улаанбаатарт ирээл үндэсний мөхөр юм бас нэг манай ах бол бас үндэсний мөхөр байлдаг болж ирсэн юм лээ. Зөв. Ихэнх би ер нь ингэж хааж явж байснаар бууж удаа хэлчихээл. Өөрөө сонгохтой ирээл баяж ахлах гэсэн ч удаа байлдаг шүү дээ. Тэгээд тийм хүнээр хийлүүлж ороод тэгээд ер нь удаас яваа шүү дээ. Тэгээд намаа тэгээд усуудах хэлдэг. Намаа тэгж бодож байсан гэсэн анх ороход заасан. Ингээд хийдэг гэж байгаа хайчих баг гэх. Тэгж бодож байсан. Тэгсэн чинь би бүр аим цааш яваад өөр игээл. Би ч бүр надаас явдаг байсан шүү дээ. 10-аад төгсөөд гэдэг чинь юу лээ? 10-аад төгсөөж удаа. 18 төгсөө. 18 тэгэхээр одоо хэдтэй вэ? Одоо ч 27 таа шүү дээ. 9 жилийн дотор. Тий. Тэгээд амжилт. Тэгээд яг дуртай цаг олохгүй тийм ээ. Цагаа олж аваад тэрний ашиг үйлдвэрлээд өөрийгөө мэдрээд ингээд өөрийгөө яваад гэх юм бол бас цаг хугацаа бол бас жил юм байна. Тийм ээ. Юу тэгээд бас залуу тамирчтай бас хэлэхэд. Тэгээд нэг ярилцлага дээр би сонсч байсан. Хичээвэл бас тэгээд тэр юунаас налахаас явж байсан гэдэг. Тий би налахаас юм. Манай том ах их налахт байдаг. Тэгээд өглөө цасан шуурмаа болно. Өө ахтуусан бол өө тийш. Пүүст ингээд. Тэгээ манай том ах наа хийдэг байсан шүү дээ. Цаашаа шуурмаа болоод гэрт чинь болох бас амар хэцүү тий. Тэгэхт наа
ахын унтчаа чи нэг өдөр гэдэг юм би. Үгүй би босгүй 6 дахь жоо зөөрүүд юм. Би ерөөс би тасалсан юм байна. Тэгээд их хаяад ирчих. Тэгээд тэн дээрээс ингээд ирэн өглөө 9 цагт юуны бэлтгэл доо шүү дээ. Жинхэнэ бэлтгэл. Их бараа багш хин инквер багш чинь энэ ирж хамтраад бэлтгэл явуулдаг байсан шүү дээ. Жинхэнэ бүлээн би байсан. Тэгж яах би 9 цагт ирж бэлтгэл хийчихэл энэ дивжээний энэ нөгөө нэг юм матрас өгсөн шүү дээ. Тэр мөрөнд орчтой 2 цаг хүртэл. Хоол хийгээд ирсэн. Манай мэрэгч хийх гэж төстэй юм. Тэгээд тэрийг ичээд энэ даад хуваалц руу ичээд эсвэл ээжээс таарсан мөнгө авч оруулсан хоол ичээд тэгээд тийш орчоод 2 цагаас хийжээд орой шууд дараа 4-өөс очдог гэсэн. Өдөрт 2 бэлтгэл. 3 бэлтгэл 2. Тэгээд энэ чинь нэг мандахгүй бол нагаахлаа буцаад явах юм бол 4 цагаас ирэх гэсэн амжих зам. Тэгээд бараг амжих. Тэгээд ээж нэг чадвар хөгжүүлсэн байна. Тий. Тэгээд юу тэгж явс тэгээд нэг 2 жил явсан шүү. Тэгээд усууд бас нэг гайгүй басна өсвөр замжуудаа гайгүй байдалтай байсан чинь усууд тах. Чаав юм хатлаа болж нэг өөр тийм бэлхий хэвчлээ явж байцсан. Өөр яваад тэр ахын нэг хашаад бас нэг ахтагаа цуу. Тэгээд тэн дээрээс тэгээд бас нэг жоохон бас нэг гайгүй байлаа гэсэн. Чамд ч юм яриад байна. Тийм хороолын хайцрал. Олон бол ойртой л яваад. Олон ойртой л яваад бас нэг жоохон амжилт. Залуучуудаас нэг хаяг медаль аваад. Тэр боломж өөрөө гаргаж ирж байна л да. Тэгээд хүмүүс хичээхгүй амжилтанд авахгүй бол тэгэл хэсгээл хүмүүс хэсгээл яваад шүү дээ. Тэр болгоныг өөрийнхөө боломжийг тэр боломжийг яагаад гаргаж ирж байгаа гэхээр өөрөө маш их зүтгэртэй, өөрөө маш их тийм урагшаа бодолтой байсан учраас тэгээд өөрөө хүн зүтгэж чадвар дэмж хүмүүс олон байдэн шүү дээ. Тэг юм бэлтгэл таслахад дургүйтэй юм. Одоо ч гэсэн тийм ээ. Одоо ч гэсэн ингээд бас ихний хүүхдүүд юм уу байр саваа чам завтай байдаг юм би үлдээ би бэлтгэлээ хийчихэд би наадад зах зүйлээ чи дууж гэхээр тэг нэг ээж нэг хаалаад орсон юм аа яг нэг өдөрхийн. Тэгээ ихсэн чинь ээж хаалгаад ороход болдгоо. За би бэлтгэл юм цагийг авчихсан. Цагийг авчихсан. Тэр нь би каманагаа машин дотор дамжсан. Би ихчээс төгсгөрийг аваад доор каманагаа нэг найзтай үлдээчихсэн. Осоо тахны гачаад яваад. Би ээж хаалгаад орсон шүү. Аавыг бас нэг мөрсөн юм. Аав захны нүмергөөс ирсэн. Аав зах дагуулж явахгүй болтгоо. Тэгээ өдөрөөс аав захаар явах аяа болтгоо. Тэгсэн чинь нэг орж ирсэн. Тэгээ нэг орж ирсэн. Тэгээд би аавыг таа байж байгаа шиг би ихтлээ үзсэн. Чи одоо газах дээр сүртэй юм үү? Чаа уусалт хийлмээ. Хийж чадахгүй. Зүгээр гараад аав хайчаа. Одоо юу гэж тэгээд аав хэлсэн. Аавсан тэгээд тэгж яв тэгээд энийг улаанаас одоо бэлтгэл тасах дургу тэгж явж байсан шүү дээ. Улаанаа гэж дууддаг байсан. Улаанаа гэдэг одоо үгүй улаанаа. Зөв гэр бүлийн нэр улаанаа хэлдэг байсан юм байна. Ааха. Тэгэл. За хамгийн анх ямар тэмцээнд орж ирсэн бэ? Тэгээд дотоод гадаадын янз бүрийн тэмцээнд одоо ингэж ороод явж байгаа. Хамгийн тийм дурсамжтай. Тэгээд юу яаж байгаа шүү дээ. Сэтгэл хэлсэн байл та. Хүүхдийн гарантрыг явахад л Эсвэл сэтгэл зүйлтэй тэгээ ээж мэйжтэйгээ нэг аюу юу болсон юм аа. Хотын гран-при явах гээд байж заадлаа. Нэг барах ацах хоёр л авдаг тийм ээ. Тий. Барах чинь нөгөө нэг намайг байсан. Хэрлээ авсан гэдэг амар хүмүүс байсан шүү дээ. Тэр хүмүүс чинь би дарагдсан шүү дээ. Чи явахгүй. Чи ацаа яваа гэдэг намайг яваад. Тэгээ заадлаа болцоод гэсэн чинь 300 мянга болчихсон байхгүй. Тэгээ ээж хаалгаад орсон юм ингээд энэ хаалгаад нэг ээж чинь хамаа хөдөл юм биш болсон. Тэгэл тэгсэн чинь ээжтэй мөнгө олдохоо тэгээ байлаа. Би заавал юм явчихмаар байна. Шаад. Тэгсэн чинь ээж тэр ахаас усаад байгаа нуугаад юу уцаа байлаа хандаад. Хаа. Ээж уцаа. Нэг яваас тэр уцаа хөрөөгүй маа. Яваас хүн амьд л ярьсан чинь усаадах байсан сүүж уулын бэлтгэл гарсан байна. Та наа өөртөө шийдэхгүй юм гэдэггүй усаадах уурч ясна. Уцаад тасч ясна. Удаач хөрөө дуцсан 200 мянга төгрөгийн дуцсан. 8-ыг аваач. Тэгж ээж үтэй 10 мянга тавьсан. Тэгээ би нэг цүг мөхтэй багцаалаа таксич чараад. Ээж хаглаатаа бас гэрлүү таксич чараад. Тэгээ гот нь би ээж 10 мянга таа гэж ахлах чиг. Юу чаасан юм шүү дээ. Ээж хөрөө. Тэгэж хоёр хатсан юм. Би тэгээд
юу каманы мөнгө надад юу ч авахгүй. Тэмцээнээр зардлал барьсан. Задлаад барьсан. Задлаа өглөө өгчөж байгаа юм. Задлаа чинь тэгээд яагаад ч юм. Каманы мөнгө надад юу ч авахгүй. Тэгсэн чи ээж наа яах юм. Шууд байхгүй. Яах юм бэ? Зүгээр би ээж явчихад. Тэгээд нөгөө явсан чинь айгүй өртөө явсан нөгөө ингээл хэвээр ээж мэж юм гэдэг. За байлтандаа ингээл Бодол өөрөө шүү дээ тийм ээ. Одоо би очиж сайн байлтандаа. Тэгээд эхнийхээ сонглоо гарсан чинь нөгөө нэг хин Арсын нөгөө нэг яваад хөл авч ирсэн. Хамаг гэдэг үү? Тийм хамаг. Чи тагшаа. Тэндээ даарсан. Тэр чи юу? Юу бодон за би энийг л хож ш би. Метал авах юм байна. Ээж хаалгаадаа тэгээд биш ингэж бөө болж Чи санаа авсан юм байгаад тийм авчмаар аваад байдаг. Гэхдээ юу ч бодогдоо байна. Тааштай л ингэж байлтгийж. Тааштай нэг муу хараа явж би юу бодлоо тий. Тэгээд сайхан болж очиж жинтэй ороод тэрийг санаа. Би кимоно авах. Цагаан кимоно стандарт зориулсан. Тий. Хөх кимоно нөх дээр байгаа. Байх номертой. Цагаан кимоно нөх дээр байгаа гэсэн мэт байх юм байхгүй. Захиалж чадах мөнгө байх. Араа юм тийм ээ. Яараа нэг тэгсэн чинь очоод нэг кимоно шалгуулсан чинь нэг кимоно байхгүй гэсэн нөө. Хүмүүс нуурлаа. Тэгээд маргааш ирэх гэж байгаа би маргааш ингээ хадуулаад энэ шалгуулаа орчих гэсэн чинь тиг гэдэг байхгүй. Тэгээд байжсэн чинь надад нэг кимоны өмд нь орчихсон. Тэг чи стандарт тий. Тэгээд цагаан их нэг өрөөнд орчихсон. Миний бүс бүр ингээ симэрсэн. Их баянта. Юу ч IGP нөгөө нэг юм бүс чинь юм улаа гэдэг байсан шүү дээ. Шүү дээ. Аппрочтой. Тий. Тэр нь бас хийхгүй. Тэгээд би өглөө нь гараа явахдаа цагаагийн зэрэг бүсийг аваа, таавчийг аваа, цүнхийг аваа, өмдийг аваа. Цагаа онцчихт би ингээ бүгдийг аваад явчихсан. Зөвшөөрдөг аваа. Өөр явах юм. Тэр чинь тэгээд очоод байрлаа. Тэгсэн чинь би хөхрмонг цаг юм байх гэж. За хөхлөөс харах юм бол цагаантаас харах юм IGP нөгөө юм өсчихтэй. ажаа шуулаа. Ханиуцлахгүй. Тэгээд уусаа уурдаг байна. Тэгээд би тэр үгийг хаацсан. Хөхөөс барилцаа дуусчихсан. Тэгээд хөхөөс байсан. Тэгээд барилж усаад тэр Орсын Шамил хотоо хөхөөс барилдаад унаад тагуул хөхөөс игээл бүрдээд хөхөөс ороод. Тэгсэн чинь гүрэл дээр барилсан чинь Такайжи Япон Такайжи Кенгу тий. Тэндээ дараас тэгс тэр тэгсэн шүү дээ. Жоо хайх мартаа өөд чинь ингэж унаа. Хүүс амар баярсан бид тэр мөнгийг харж амар билүү өгсөн. Яаш дээж юм. Хэдийг асуух. $1000 Грам хичээл $1000. $1000 үү. Хүү цүлнийхээ даяар хийж байгаа. Яг ээжтэй нөгөө юу аваад юм цааш. Тэгээд ээж л Ээж авцыг ламбард нь дээр. Ээж очиж авч өгөн очоод би ээжтэй эм авч өгч ирсэн шүү дээ. Манай дэм. Ээж тэгэж хоёлаа. Тэр нөгөө медаль авсан чинь. Шохоо ээж хармаас байна. Хоош юу. Хүү хүрээд ирсэн чи ээж нөгөө манай ахын яахгүй их чинд очсон. Шүн чинь машинаар аваад юунаас ирсэн шүү дээ. Шүн 3 сар бол. Энэ. Тэгээ шууд зүгөө тавьчаа шууд шаардлаа шууд таксиж байгаа. Зүгээр шууд таксиж очоод ирээд Яваа таксины мөнгө байдгүй. тий. Зүгээр одоо $1000 $1000. тий $1000 таа багшныхаа мөнгөийг өгсөн цаанаас игнуваас. Тэр гэс хамгийн гоё юм. Тийм байх. Үнэхээр гоё болсон шүү дээ. Анхны юм гэдэг тийм сайхан л да. Тэгээд тэрнээс маш их гоё ихтгэл аван цаашаа урам аван тэмцээн бол медаль авах гоё л да тийм ээ. Ямар ч тэмцээн байсан гэсэн. Тий. Тэгээд мондоо би ч сайн сэтгэл хөдлөж байгаа. Тэгээд явахад ээж нь харалтаатай байдаг. Яагаад тэр тэмцээнд яваад өөрийгөө медаль авч байгаа юм тийм ихтгэл их ханаас гарч ирж байна. Одоо зүгээр энгийн хүн байх юм бол ингээд асуудалтай байгаа цаг юм өгөх юм бол за би очоод барилдаж чадахгүй бол авахгүй бол одоо баахан өөрчлөлттэй гэдэг иймэрхүү бас асуудал гарч ирдэг байна. Тий. Гэтэл тэрийг ихтгэл ханаас гарч ирж би очоод бас ингээд Би юу нөгөө анх нөгөө ёсод нөгөө ахаас л одоо нөгөө юу үзүүлдүүрэл авсан л та. Чи ерөөсөө барилт гэсэн юм надад галгаас уулгацсан байхгүй. Чи барилдах л байна. Би одоо тэр олимпиадээс олимпиад яваад орсон ч гэсэн хүмүүс одоо би бэлтгэл яваад авах чинь ингээд янда. Би одоо өөрийнхөө инженерээ л гэдэг. биш тэр байх ажил гэдэг тийм үү? Тий. Сайхан ингээ сайхан байж орох чинь гоё шүү дээ. Өөрийн ач холбогдлыг яахгүй. Тэгтээ бас толгойд юм хийцэн тий. Би ингэж барилдах хэрэгтэй гэдэг ч юм уу. Тийм юм хийцэн. Тэгэхээр би ерөөсөө нэг тэр өрсөлдөгчөө би ерөөсөө өөрөөсөө илүү хөлдөг. Өөрөөсөө татвар.
би энэ хүнтэй яах вэ? Би өөрөө чаддаг юм хийх гэсэн энэ эвдэн дээр гараа. Өөрийн арга барил гэж байна шүү Арга дээ. Нэг байж байгаа тэр хүн хэр зэрэг хурж ийн гэдгийг одоо барьж авна шүү дээ. Тий. Тэрийг хийхийг хүсчихэл тиймэрхүү байдлыг хийдтэй. Японы жудочны тамирчдээс би нэг багшаас нэг мундаг юу сонсч байсан юм нэг удаа. Өрсөлдөг чинь чиний бодож байгаа шиг тийм ахтай хүчтэй биш байж магадгүй. Чиний одоо басж байгаа хүн чиний бодож байгаас илүү муу бодож байгаас илүү муугүйч байж бас магадгүй гэж. Тэр өрсөлдөгчийг хитрхи дээшээ гадаж болохгүй, тэгэхээр басч болохгүй гэсэн. Тэр дунд ингээд яг өөрийнхөө сэтгэл зүй авч явдаг юм байна. Яг нөгөө 1 2 3 4 5 гэдэг ингээд тойргууд байгаа шүү дээ. Ерөөсө дараа чи 2 дуу тойрдог хүн барилж болдог байл. Нэг яах тааштай ийм хөвж юм тааштай ялчих. За 2 иргүүдээ гэлээ. Хоёулаа анхаарлаа тийш. Тэгэл тийм нэгдүгээр барилна. Нэг гэл ихтэл за би энэ хүнийг яаж ялах вэ? Би юугаараа даваад талтай уртгаа. Уртгаа. За энэ нэг ийш авалаа. За би хоёртаа. За хоёртаа яаж болох? За хоёрыг ийш авал. За одоо би уртгаа. Хоёрыг ийш авал. Яг ингэж барилдвал яг болох юм байна. Даваад барилдчих юм бол сэтгэл зүйн даваа явуучих чинь байна. Тийм хүн нөгөө өөр үндсэн барилтыг харах шатдаг. Яг би нэг давж ийсэн. Хөхөдийн гараа ламбард ширж болох юм шүү дээ. Тэгвэл одоо яаж? Хөхөдийн гараа би нэг барилдсан. Зөв паад зал. Өндөр. Их сайн биш тэгэл. Энэ паад чах маань гараач. Тэгжсэн чинь нөгөө түнчиг гараа хөнгөл авчихсан. Дөнгөс гараа хөнгөл басж байгаа л. тэгэл би яг тэрнээс бодож ирсэн. Хүн яг ингэх ёстой байна да гэх тэгээд бодоод тэрнээс хойш ерөөсөө өршөлтөж өс тийхээ болсон өөрөөс тэгэл яг нэг ингээл хацаа байдлаас болохгүй. Ойн саавал нэг юм хийсэн байсан шүү дээ. Юу лээ? Би яг сэтгэл хийж байгаа вэ? Би байлгах сэтгэл хийж байгаа. Би айж яв. Тэр үнцлүү хөхийн нөгөө үзүүл нөгөө дэмждэг гасны хэрэггүй гэдэг шиг би яг бас тэр хүний би нөгөө тэрээс сонсож ирсэн байхгүй. Надаа яг доо гэж орж ирсэн юм байна. Тэгэхэд би ч яг тэр би өөрийгөө бодож байгаа. Би яагаад айх вэ? Айжуу би дэмжнээс өөрөө би яслаа руугаа явчихна. Гэтэ би хааштай барилдах ёстой юм чинь би зүгээр барилдчихъя гэсэн бодлоо л одоо ингээл сэтгэл зүйн хичээл байр. Хичээл удирддаг тийм. За, олон улсын тавцанд их ороо төлөөлөн барилдаж байхад Монголын жудо бүх бусад орны жудо бүхээс юугаар ялгаатай? Юугаар онцлогтой? Давуу тал нь юу байдаг юм шиг санагддаг вэ? За, Япон, Франц, Итали гэдэг одоо зэрэг жудо өндөр хөгжсөн орны тамирчдаас суралцаж үлгэр дуурайл авах зүйлсийн тухай юу гэж боддог вэ? За, Японууд бол юм дээр манай монголчуудаас их юм бол барьцны барилтаа илүү яг үндсэн барьцаа тийм. Сав ингэж авах юм бол их орно шүү дээ. Сурсан юм аа. Чинь нөгөө бид нар автомат болсон юм шүү дээ. Яг ингэж авах юм бол яг ингэж хийдэг яг тийм төсрөл ордог. Тэр мэдсээр байгаа. Тийм мэдсээр байгаа юм шүү дээ. Хүмүүс мэдсээр байгаа юм. Дархан ихтэй. Тийм дархан ихтэй л гэсэн үг. Энэ бол Японууд одоо Абе ингэж Маруяма Шахяна ингээд том ингээд тамирчид байгаа шүү дээ. Дийдвэрлэж байгаа. Тэд нар болох дээр одоо Европын хүмүүсээс Монголын хүмүүсээс юу гэрэл үхтэй. Тэд нар дархан ихтэй. Яг тэр нь илүү. Дархан ихнийхээ барьцыг авах юм бол тасрал авдаг. Ямар ч үе саадаг л байна. Тэгтээ яг манайханд яг дархан их байхгүй ч юм. Тэ? За бариад авал тэднийг бол тавь шүү дээ. Аваад аваад бариад авах нь тавь шүү дээ. Тэр лав барихад ямар юм дээр очих уу те? Яаж авах уу? Яаж гарын салах уу гэх юм шиг бас нэлээд юм болж орчих шүү дээ. Тэр хүн шууд ингээд лав барьчихгүй шүү дээ. Зөрөө золгож байгаа лав бариад чинж өгөхгүй. Гэхдээ тэр өндөр зэрэглэлийн бөхчүүд чинь яг нэг жижигхэн гიშгтлийн арданаас ус нэг яаж байгаа шүү дээ. Нэг сааж байгаа. Тийм юм бас л сааж байгаа шүү дээ. Итали, Францууд бол гайхав. Юу нь бас тийм ялгаж барилдаг. Надад бол ер нь бол Монгол барилдах нь жоо надад эвгүй байхгүй. Гадагшаа Европ руу ингээд гадагшаа олон улс руу гаралтай барилдах дээр надад нэг анх сайн. Манай Монголын 66 үнэхээр зэрэглэл өндөр л та. Тийм үнэхээр ингээд зодонгууд такаар удаа зогсож амар чинь зугатаад тий. Нөгөө хэдэн шууд дээр ингэж аваад ингээд зугатаад яг авахаа унаад яваа. Ялангуяа Японч ч тэгэл тийм шүү дээ. Нөө та манай монголчуудаас. Монголчууд чинь
юм монголчууд ингийн юм шүү дээ. Үндэсний бүхэж авах тоон. Үндэсний бүхэж авах тоон болчихсон. Үндэсний бүхийн жоо хоёр хүүхдийг за барилч минь хоёр гоо гэдэг. пак гэж залгал тонгоо. Яг л тийм. Зааж өгөх гэхлээр би эдгээр бие махбодсон тэгээд сууц хэмжил давуу тал нь гэж. Онцлогуд байна. Уус усын онцлог ялгаатай болов. За Европ тал руу бол одоо тийм зүгээр нэг фестивалтэй л их. Торгуулаас яг нэг мэг хийхдээ аюу зүтгэдэг. Өө ингээл тагсаа зайгүй хийгээд зүтгээд тийм. Тус болтгоос байсан зүтгээд тийм. Тэр нь л одоо Европ тал. Японууд бол одоо Япон солонгос үү тийм. Яг л эмчин барьцаавал яг тийг нэгээр жигэн нөгөө калас гэж удаага барилж байгаа. Аа монголч нь тэгээд миний барилдаа сургалтын тэнэлтэй. Сургалтын тэн. Ингэж аваад сугдна ингээд хоёр барьцаавал татна өшгөн ингээд ингээд болж өгөл өөртөө наагаад тийм болж өгөл өөртөө наагаад зайгаад ч ороо тийм зайгаад хөрмөл. За жуудо өгөхөр тийм ээ бас анхлын хичээлж байгаа. Манай жуудо актив гэсэн одоо бас ингээд 5 наснаас эхлүүлээд ингээд хүүхдүүдийг илсүүлээд жуудо өгөхийн арга техник одоо эвсэлс болох юу л гэдгийг ингээд ийм багаас ингээд хүүхдүүдийг одоо бэлдэж явдаг. За бас жуудо актив хүүхдүүд болон бас жуудо өгөхөр хичээлж байгаа маш олон хүүхдүүд байна одоо Монгол улсад тийм ээ. Одоо ингээд жуудаг бас үеийн залууч халаа тасрахгүй шүү дээ. Олимпиад заавал медаль авч ийн дэлхийн аваас медаль авч ийн. Тэгэхээр энэ залуу одоо үеийг бас бид нар чинь бэлдэх сургах ингээд юм тасралтгүй одоо юм тасалж бас болохгүй гэсэн өөр хариуцлага бас байгаад байна. За тэгээд тиймэрхүү бас ингээд хүүхдүүдээ тэгээд барилж байгаа тийм ээ. Үндэсний шгшээ багт багтаж дэлхийн тавцанд барилгыг хүсэж мөрөөдөж байгаа Монголын хүүхд залуус хангаж өгч хэлж зөвлөгөө өгөхөр байна тийм ээ. Монголын одоо манай жуудаа академийн талаар өөрийнхөө бодлыг бас хуваалцаач. За залуучуудаа одоо хүүхдүүдтэй одоо тийм хичээлээ сурж байгаа хүүхдүүдтэй тэг хичээгээд ахт тэгээд юм хөдөлгөн шүү те шаардаж болохгүй байна болохгүй байна дэмжээнд ороод мултрахгүй байна тэр болгонд нь өөрийгөө л хувцлах хэрэгтэй өөрийгөө л одоо би төвлөрөх бүх би одоо төвлөрөхийг хаашаа барилдах юм би ийм юмнаас өөрийгөө ялан дийс гарч ирж байгаа гэсэн сэтгэл зүгөө бас бэлтгэлтэй байгаа ханад ингээд авч явж байгаараа заавал одоо сэтгэл зүй хичээлгээд суулгаад авах бас хэрэггүй шүү дээ. Өөр байгаа юм аа. Жаахан чихлүү юм аа л ингээд өөрийгөө л ингээд хуцлаад байвал боломж бол байдгийн шүү гэж хэлээ та тийм. Тэгээ бас хамгийн том жишээ нь байна шүү дээ. 18 хичээлгээ зэглээ. Тэгээд хэлэх юм бол чинь бол өстой маш ховор тийм юм байх шүү. Ер нь бол ингээд залуучууд одоо энэ залуучуудаа ингэж хэлэхэд өглөө босч гүүхгүйч өглөө босоод 6 цагт сайхан алхаа тэгж яваад босооч шүү та тэгээ бэлтгэлтэй явах. Надад бол би болох дээр нэг байгаад болцсон байна. Тийм байнга тэгдэг болохоор тэр амар сайн их санагдаад байдаг. Хөлөнд мэдрэмж оруулдаг ч юм уу. Өглөөс тусаа тэгээ буцаад амна шүү дээ тэр чинь. Бэлтгэлээ хийж өдөр нь уучаа амна шүү. Оройн бэлтгэлээ оройн амна шүү. Тэгэл нөгөө бэлтгэл юуны амралтынхаа цаг магийг бас сайхан зохицуулаад. Тэгэхээр өглөө босч гүүх ч юм уу. Ер нь 7 хоногт 7 өдөр өглөө босоод гүүхгүйч гэсэн сайхан алхаад бос чам гэдэг л айхтар том бэлтгэл байна. Тийм өөрөө ялж байгаа маш том хэлбэр байхгүй юу? Тэр нарыг чинь сэрж унтж баахгүй сэрж бадаг гэдэг манай нөгөө имээ их хэлдэг байсан. Нас тань дээр уулзаад. Улаана чи өглөө босоод чи нарыг яаж болох үд бодлоо чи хүйн дуунаас ихнүүж игээ намайг тэгээд би их шалтаа тэгээд би заавал босноо гэж тэгж босдог байсан. Тэгээд би залуучууд хүүхдүүд тааж хэлгээд ер нь тэгээд хичээгээд аравал тэгээд ер нь амжилт илдэг юм байлээ шүү. Тэгээд сайн хичээгээрээ илжил хэлээ та. За, жуудо активын талаар гэж боддог байна. Жуудо активын талаар одоо яг одоо ингээд 6 наснаас нь ингээд зөв ингээд нэг сургалт явуулж байгаа болох тийм. Танаа хамт олон тийм. Маш их одоо ингээд хүүхдүүд ирж байгаа. Тэр хүүхдүүдтэй одоо ингээд сайхан ажиллаж ингэж яагаад танаа байгаа бол баяр хүргэе. За баярлалаа. Тэгээд дараачийн нэг юунд нь бас та жуудаа академийн хамт олонтой хүүхдүүдтэй яаж байгаа бүгд дотн одоо ямар хичээл явуулдаг тийм. Тэр мөрийн ингээд сайн яаж хийхгүй бол би бас ингээд бас нэг ингээд хийсвэр юм хэлээд байгаа хөөс тийм. Гадна талаас нь харахад бол яг хөө тэгээд тийм үйл ажиллагаа нь бол сайхан явж байгаа. Яг нэг Япон жуудаа ч юм тийм. Тийм л юу явж байгаа юм шиг. Японы одоо техник ур чадвар шиг тийм. Ур чадвар яг нэг юм халаас гарал та.
тийм юм талаар л явж байгаа юм шиг байна надад. Тий. Бас яг бидний бас нэг том зорилго болохоор энэ хүүхдүүд одоо энэ дэлгэцэн доон гэж одоо энэ гадуур дотоорч ирсэн болж болохгүй маш их сонсгож байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг хэмжүүдийн бэлтгэл зөвхөн хийхээс гадна энэ хүүхдүүдийг цагаа үрдүүдээр өнгөрөөж байгаа тийм энэ дэлгэцнээс жоохон ч гэсэн холдоосоо энэ одоо ингээд энэ аав ээжт ингэж бас давхар юу явуулдаг шүү дээ. Тэр чинь бас тэгээд энэ үнэхээр аав ээжд хүүхдүүдээ ямар нэг спортоор хичээлүүлэх маш өндөр одоо тийм ухамсартай болчихсон. Ямар нэг хичээлүүлэх хэрэгтэй гэдэг. Тэгээ одоо ингэж удаа бөхөр бас ингэж хичээлүүл одоо маань ч 300 хүүхдүүдтэй шүү дээ. Тэгээд ингэж ур чадварт өндөр тамирчин бэлтгэхээс гадна тэгээд дээрээс хүмүүжил бас нэг цагаа барьдаг тийм бэлтгэл гэж ийм юм байд юм байна. Хүмүүстэй харьцахад ийм байд юм байна. Олон найзтай болдог юм байна. Одоо удаа бөхөр барилж байгаа хүүхдүүд дотор тийм буруу хүмүүжлэх хүүхдүүд юм байдаггүй шүү дээ. Тэгээ би юм нэг хүндлэг бас хөндлөдөг гэсэн ийм бас зургал талаар байна. Юугаа явуулдаг. За тэгээд үнэхээр авьяастай хичээж байгаа хүүхдүүд бол дуунаас ол гараад ирдэг. Хүсээгүй гараад ир. Тэдний бол бид мэрэгжлийн тал руу чиглүүлээд ингээд ихтэй явъя гэсэн ийм хүү зорилго тавиад яваад байгаа юм. Тэгээд яг өөр нь бусад хөлөөгөө ч гэсэн бас ийм хүү зүйл явдаг байх тийм. Даан мэрэгжлийн тамирчин хичээл 5 настай хүүхдийг 6-7 настай хүүхдийг мэрэгжлийн тамирчин тал руугаа бэлтгэхээр бас арай өчиг дутагдaltaй бол гэж бодоод байдаг шүү дээ. Тэр хүүхдийн сонирхол гэж байна, би өстой тоглох гэж байна. Үнэхээр сонирхол нь байна уу? Хүн гэдэг чинь бас хичээл энэ хичээл гэдэг чинь бас маш юм өгдөө шүү дээ хүн чинь бас. Тийм. Хүүхдүүд бас ханч хэлэхэд бас юм бэлтгэлийн хааж байгаа юм хичээл маань сайн хийж байгаа. Мэдээж нэгдүгээр хичээл. Нэгдүгээр хичээл бас тийм боловсрол гэдэг чинь бас чухал шүү. Шилхэн туршийн мэрэгчлээ. Тийм туршийн мэрэгчлээ шүү наа чинь. Спорт. Спорт бол зүгээр залуу насны юм. Тийм. Тэгэхээр бас өндөр амжилт гаргах нэг юм байна. Гаргаж чадах нэг юм байна. Гаргаж чадахгүй нэг юм байна. Тийм. Тэгэхээр юу боловсрол тал руу бас анхаарч байгаа бас. Тийм. Босгоо одоо ямар сургууль төгссөн бэ гэдэг. Дээд сургуулаа би одоо аваад дээд сургуульд л одоо бүртгүүлсэн л төгсгөөл яваад явж байгаа юм байна. Тэгээд сургууль. Аваад дээд сургууль ч мундаг сургууль ч батлагнаа ураг маш сургууль зайтай байх. Тэгээ саяхан бас нэг цол саяхан хичээн спорт хороонд бас цол авсан тийм. Би ч 17 оноос хойш хичээн спорт хороонд ороод тэгээд хичээн спорт хороонд харайлаад жинкэн хөлөөгөө харайлаад тийм гэдэгс их явж байгаа. Тэгээд сая бас надын хөдөлмөрийг бас үнэлээд бас хичээн спорт хороо юм дээс яасан тийм. Тэгээд энэ завшиг нэг яагаад хичээн спорт хорооны хамт дарагнал тийм багаан толондоо маш их байлаа. Жинкэн хөлөг багш нартаа өдөрлгуудаа бүгдэнд нь маш их байлаа. Наав ингэж өгүүлж байгаа гэж тийм. Энэ одоо тийм ингээд энэ хөрөнгө санхүү тийм ээ. Ямар нэг юм байгаа жижиг баг ч гэсэн цалин аваад чинь хүнд маш их урам зориг өгдөг. Цаашаа ингээд хичээл суурь нас болж идэв шүү дээ. Одоо жоо спорт гэдэг. За нэлээд сайхан ярилцлага болж байна. За сүүлийн асуулт. Токио Олимпиадын дараа анхны тэмцээнүүдээр одоо ингээд сая Парис ихт болго болоод дуслаа. Тийм ээ. Одоо 11 сар ч билээ. Бакугийн ихт болго байж байна. Абу Дабигийн ихт болго байж байна. Тэгээд одоо ямар тэмцээнд орох зорилготой байж байна. Бэлтгэл сургалтаа одоо хийгээд эхэлсэн байгаа тийм ээ. Цаашд ирээдүйг зорилго. Тэмүүлээд хүсэл мөрөөдлөгөө талаар. Одоо би ер нь бол хүчнийхээ бэлтгэлийн тал руу бол орсон байна. 12 сарын хүчний бэлтгэл хийх баг. Хүч дэвжээ 7 хоногт одоо хүч идэх ч юм уу тий. Гэтэ яг нэг тэр ийм гэсэн тэмцээн бол бас нэг алгаа. Төлөвсөн бол алга байна. Одоо 2 сар өнгөрөөж бол тэмцээнд гарч байгаа тэмцээнүүдэд явж эхэлх юм гэсэн бодол байна. Наа бас нэг тэмцээнд явж магадгүй, явахгүй биш магадгүй. Тэрийг өөрөө шийдэх юм уу холбоотойгоо ярьж байгаа. Одоо багш нартайгаа ярилцсан холбоотойгоо ярьж байгаа шүү дээ. Багш нартайгаа сайн ярилцсан. Чаашдын зорилго бол одоо би дэлхийг би дахиад нэг 2 финалч байгаа. Юм би саяхан 2 жилийн дараа дахиад 2 жилийн дараа би 2024 оны хооронд би Балтуугаа дүүргээ те 2 финалч байгаа тий. Өөрөө авч чадаагүй тэр нэлийн медалийг би авах гэж хүсэж байна. Тэгээд тэр хүртэл одоо би их хичээ өөртөө хүмүүс одоо гаргаад ажиллаад үзсэн. Одоо тэгээ сая Парис ихт болох бас залуу тамирчин 66 их сайн гарч иж байна. Тэгээд яг бас гинглэртлээс эргэж орж иж байгаа бас тамирчин байна тийм ээ. Энэ яг нэг жинд ингээд ийм олон одоо жишээ нь төмөрлөг одоо байж энэ за басгүй хэрлэн одоо энэ доороос нар манд эрхэм баяр одоо хин байна энэ чинь одоо замраагүй тий 500 одоо ерөөсөө ийм сол гişих зай болчихлоо шүү дээ одоо ерөөсөө ингээд амарч хахтай энэ зайг болсон. Тэгээд
энэ өрсөлдөөн дундаас ингээд бас цойлоод гараад иржээ. За тэгээд дараагийнх нь бас тэр зорж байгаа хүснөөрөө бас биелээсээ үнэхээр бас өөрөө зүтгэл гэдэг юм байгаа бас гурван хаадаг штэ. Тий. За тэгээд бас үгүй зорж бодож байгаа зорилго нь биелэх болдгоо олимпийн авраг болоорой гэж юу вэ? За баярлалаа. Финалдаад тэгээд одоо дэлхийн авраг болоорой өрсөлдөгчнөр дэлхий бол маш өндөр хөгжсөн байгаа. Тэгээд ингээд цаашдаа ингээд улам сайхан амжилтаа явах хүсье. Тэгээд ажилд нь гэр бүлд нь сурлах хичээлд нь авах сургуулиас амжилтаа урд төгсөөр. Тий. За ингээд манай ярилцлагыг одоо өөрчлөлт хүлээж авч дөрөв сая бэлтгэхээр гарчаад ингээд орж ирээд ярилцлага өгсөнд их баярлалаа. За тэгээд за тэгээд цаашдынх нь бүхэнд наз ярил сайн сайн өгсөе. за баярлалаа гэж ярих юм да. За баярлалаа. Амжилт хүсье. За та бүхэндээ өнөөдөр дэлхийн аврагын хүрэл медальт баскуудыг сайхан жуудгийн талаар сайхан ярилцлаа. Тэгээд ярилцсан хооронд ч гэсэн бас энэ хүний тэр өөрийнхөө бие авч явж байгаа байдал, тэр сэтгэл зүй үнэхээр бэлтгэлээр ороод харахад бэлтгэл үнэхээр одоо хуурч хийдэггүй, үнэхээр өөрийгөө ажиллаж хийж чаддаг. Ийм онцлог сайн талууд их байдаг. За тэгээд та бүхэн бас манай подкастыг сонсороо тэгээд бас авах зүйл их байгаа болов уу гэж бодож байна. За баярлалаа. За баярлалаа.